баяж сайлчин ээж сүгэндэнхаа найман зөвхөст хотлоор нэгдээд намайг чамайг нааширгэж байна залуу найзаа. Эрхэм үзэгчдээ Автобус 1 компани 55 жилийн ой зориулсан уралдаан цэнгэнд замд гарын нэвтрүүлэг Автобус 1 компани үүдэн дээрээс за уралдааны байр талбай руу хөдөлгөд бэлэн болоод байна. За уралдаанд оролцох 4 баг буюу Hyundai, Devo, Hyundai, за Nissan зэрэг 4 багууд бол тэмцээнд оролцоход бэлэн болсон байна. За ингээд Автобус 1 компани ажилчдаас бүрдсэн 4 багийнхан тос тосын автобусандаа сууж одоо тэмцээний байр талбараа хөдөлгөд бэлэн болжээ. Намрын талд тариатга намайг чамайг нааширгэж байна. Залуу найзаа замдрая заавал тийшээ хамт явъя. Залуу найзаа замдрая заавал тийшээ хамт явъя. Хотод ханан ирсэж хохтенгэр тунян өдөгөж нарандаар цамхагоргоод намайг чамайг маширгэж байна. Залуу найзаа замдрая заавал тийшээ хамт явъя. За 4 багийн гишүүд маань Улаанбаатар хотоос 11 км яваад тэмцээн болох газар руу талбай руу одоо явган аялалд эдгээр тамирчид маань бүгдээр гарна. Үүний өмнө бас байгууллагын удирдлага Автобус 1 компани захиралд бас тэмцээний ерөнхий зохион байгуулагч компани спортын арга зүйч мөнгө чаргал одоо бас рапорт өгснөөр одоо энэ явган аялал эхлэх юм байна. Ерөнхий захирал найдан танаа Автобус бааз байгуулагдсан 55 жилийн ой өгдсөн замд гарын аялал биеийн намрын арга хэмжээнд тамирчид бэлэн жагсныг мэдэгдээ. Ерөнхий зөвөгч мөнгө чаргал. Тамирчид сайн байцгаана уу? Хүн дээврийн автобус үүсч байгуулагдсны 55 жилийн түүхийг манай Автобус 1-р баазын үеийн одоо ахмад тээвэрчид бүтээж ирсэн. Энийн үргэлжилт нь та бид нар байгаамаа. Өнөөдөр Автобус бааз байгуулагдсны 55 жилийн ой өгтөж зам дараа гэдэг биеийн нэмрийн арга хэмжээнд тамирчид та бүхэн манай компани өмнөө барьдаг шилдэг жолооч нар, инженер техникийн ажилчид, кондукторууд одоо хүрсэн ирсэн явдал компани удирдлагын өмнөөс болон хувьяасаа энэ өдрийн мэндийг хүргэж нартай хамт та бүхэнтэй аз жаргал эрүүл сайн сайхныг хүсье мэдчилье. Энэ сайхан өдрийн мэндийг нийслэлчүүдтэй манай одоо Автобус 1 компаниар үйлчлүүлж байгаа зорчигч дээр та бүхэндээ хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн гэж мэдчилье. Өнөөдөр Монгол улсад хүн тээврийн автобус бааз байгуулагдсны 55 жилийн болж байгаамаа. Энэ одоо хүн тээврийн аж ахуйн нэгж эрхэлж байгаа ууган байгууллагын нэг бол манай Автобус 1 бааз юм аа. Манай Автобус 1 баазын нэр түүхэндээ Монгол Транс авто такси бааз нартайгаар байгуулагдж ирсэн ийм түүхтэй. Манай Автобус 1 одоо баазаас автобус 2, 3 цахилгаан тээвэр за хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүд өргө тусгаарлан өнөөдөр одоо үйл ажиллагаагаа явуулж байна. Автобус 1 бааз байгуулагдсны 55 жилийн ойг нийт одоо хүн тээврийн одоо үйлчлэгээ эрхэлж байгаа автобусны удирдлага, аж ахуйн нэгжүүдийн удирдлага за жолооч кондукторуудаа баярын мэнд хүргье.
Мөн одоо Монгол Улсын засгийн газар яам агентлаг нийслэлийн удирдлагууд нийслэлийн нийтийн тээврэмжийн харилцааны газрын хамт олонд оноо байгууллагыг дэмжиж байгаа бүх одоо хүмүүст одоо чин сэтгэлийн халуун баяраас хүргье гэж бодож байна. За мөн одоо Навтус нэг баазын одоо 55 жилийн түүхийг бүтээцэлж ирсэн үе үеийн одоо ажиллаж байсан Ахмад буурлууд ажиллаж байгаа буурлууд эдгээр цаадаа бас ойн баярын мэндийг хүргэж өнөөдөр ажиллаж байгаа жолооч кондукторууд нийт ажилчин албан хаагчдаа 55 жилийн ойн баярын мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн өрөөж мэдлээ. Музыкч та бүхэнд Дэвогийн ахлагчтай. За явган аялалд явж байгаа энэ үед нь бас уулзуулж байна. За Дэвогийн ахлагч ган хуйг. Их өндөр байна. Манай байгууллагын 55 жилийн болж байна. Тэгээ энд зам дарга гэж нэвтрүүлэгт орж байгаад асраг сэтгэл өндөр байна. Манайх 30-ны бүрэлдэхүүнтэй Дэво гэсэн нэртэй баг байгаа. Тэгээд энэ бяцхан тэмцээнд төрүүлнэ гэж бодож байгаа. Компанид одоо ямар ажил эрхэлдэг вэ та? Би өөрөө жолооч ажилтаа 10 жил ажиллаж байна. Тэгээд энэ жил бас энэ ойгоороо шилдэгэн шилдэг жолооч болж бас энэ аялал маялд явах дуудаж байгаа. Тэнд одоо ямар шилдэгүүд бас орсон байна. Багийн гишүүд. Манайд энэ олонтойгоо авраг хийж байсан олон жил ажилласан туршлагатай. Тийм настай жолооч нар ч байна. Бас шин залуу спорт наадамда хүч чадалтай тийм жолооч нар ч байна. За танаа багийнхан амжилт хүсье. Тэмцээнд амжилтаар орцгоо. Баярлалаа. Бид яднаа. За Хяно багийн ахлагч балган сүрэнтэй үзэгч та бүхэндээ уулзуулж байна. Танаа багт одоо хичнээн хүний бүрэлдэхүүнтэй за мөн байгууллага одоо шилдэг ажилчдаас бүрдсэн хин гэж хөлсүүд байна. За манайх багийн бүрэлдэхүүн 30 хүнтэй. За манай багч нь захиргаа засраас нийлсэн 30 хүний бүрэлдэхүүнтэй явж байгаа. Тэгээд манайд одоо сайчууд гэвэл засрын төргийн ажилтан алтан гэрэл Дөрөхийн нэгтгэл янжмаа гэж байгаа. Албаны одоо багийн хувьд одоо ямар албаны улсууд хөвчлээ олсон бэ? Манайхан чинь захиргаа засвар нийлээд орсон болохоор инженерүүд тэгээд засварчид санхүүгийн нэгтлэн тэгээд санхүүгийн талын дээр захиргааны талынхан явж байгаа. За танаа багийнхан амжилт хүсье. Баярлалаа. Nissan багийн ахлагч, Nissan дизель багийн ахлагч Гамбаттай тав гэж уулзуулж байна. За танаа багийн хувьд бол юу гэдэг ихэвчлэн дандаа тийм залуучууд Ахмад наснаад бас бүрдсэн юм баг байна. Байгууллагын хувьд одоо ямар албыг хашдаг юм аа? Багийн жолооч гэдэг. Одоо жолооч кондуктор дандаа орсон. Баг байна. Таны хувьд энэ байгууллагад хэдэн жил ажиллаж байна? Энэ байгууллагад 5 жил ажиллаж байна. Тий. За бага мэдээж одоо энэ уралдаан тэмцээнд идэвхтэй орцоод таны үүргээр их шүү дээ. Их. Туршлага юу байна? Ерөөсөө нэгдүгээр байрны төлөөлөл үзнэ гэж байна шүү дээ. За амжилт хүсье. За баярлалаа.